Өндөр сувг тавтаа морил бий бол хөтлөгчийн хот. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон стандартыг эрхэмлэн ураатай Стандарт Catering компани бэлтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 долгионы од өндөр хажуугаар хүрч байна. За, өдрийн мэнд гашаа. За, өдрийн мэнд хүргэе. За, Монгол бүхийн одоо үндэсний бүхийн маань одоо түүхэнд те 6 залуу заа гэж тодорхой хэмжээний цаг хугацаанд бас хүчрхэг байсан 6 залуугийн талаар би түүхэн нэвтрүүлгээ 1 болон 2 дугаар хэсгээ 2 хаваасан. Өнөөдөр 2 дугаар хэсгийг хэлж байна. За 2001 оны наадам боллоо. За ардын хувьсгалын 80 жилийн тэгшээ байсан те. Сүхбат аварга удтал барилдсны эцэст цагийг эзэлсэн их аваргыг өвдөг шороод болон Монгол улсын аварга цол хүрсэн байдаг. 2000 он болон 2001 он дараалан улсын баяр наадамда төрүүлж байгаа энэ. За ингээд нэвтрүүлэг маань өмнөх хэсэг маань дууссан. Эндээс үргэлжлүүлээд ер нь бол Сүхбат аварга одоо өөрийн ууггүй хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улсын аварга хэмээх цолонд ирчж байгаа цаг үеийн яг 2001 он. Энэ хугацаанд олон төрүүлэх боломжоо алдсан гэдгийг нь бас ойлгох хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө шууд те хүн битүү морь гарч ирээд нэг төрүүлнэд чинь бүр хэдэн одоо мянгад байж болох ганц л аз шүү дээ те. Тэр бол тухайн хүний чинь хичээл зүтгэл хөдөлмөр тэгээ алдаан дээрээс суралцах за тэгээд ууггүй байх маш олон зүйлс нөлөөлж иж энэ амжилтууд бүрддэг спорт төр бол ялангуяа. Тэгэхээр одоо Сүхбат аварга 2001 онд улсын аварга болж байгаа боловч анх 1993 онд ч начин цолд хүрсэн шүү дээ. Улсын начин 93 он тэрнээс хойш 8 жилийн өмнө гэсэн үг байхгүй тий. Улсын начин болцсон. 94 онд 5-ын даваанд цэрэн буцаг гарттай тонон барилтад унтсан байдаг. 1995 оны наадамд 4-ийн даваанд Жамин пүрэв начинд унсан байдаг. 1996 онд барилдаагүй 97 онд 7 давж заан цол хүртээд 8-ын даваанд Мөнх Эрдэнэ асланд барьцгүй хавруулад ундаг. За тэр бичлэгийг маа найруулагч гарах баха. Нэг тахимаа өгдөг нэг бичлэг байдаг штэ. Одоо Мөнх Эрдэнэ аслан чи яг ингэж байгаа нэг хавцсан чинь зүүн талруугаа нэлээд суугаад нэг босдог ч үлээ. Тэгээ босч ирсэн чинь Мөнх Эрдэнэ аслан болохоор дэвээ явцсан. Эргээд ирсэн чинь унаагүйгээ тэгээд байдаг. Нэг тийм үйл явдал байдаг юм а. Яг тэр бичлэг нь байвал манайхан үзүүлчээ. За 1998 онд бол 6 даваад 7-гийн даваанд цэрэн бунцэг гардад бас өвдөг шорооддгоо. За ингээд барилдаан үнэхээр одоо саяны энэ цэрэн бунцэг гардтай барилж байгаа барилдааны хувьд бол үнэхээр хурц барилдаан болсон гэж хэлдэг. Цэрэн бунцэг гард элэг бүсний барьцнаас Сүхбатыг тун даацтай хавирдаг. За Сүхбат аварга улаан нүрээрээ наадмын зүлгийг нялга хачаад ундаг тэр бичлэг нь одоо байдаг. Тэгээ тэр барилдааны дараа өөрөө бас хүзүүн яг тэгэж унахад эвгүй болж исэн гэдэг. Үнэхээр бас айхтар ундаг юм байлаа. Тэгээд ингээд тэг яг улаан нүрээр ингээд бүр газар ингээд зулаад унжийлээ. Бас бичлэг нь байгаа. Манай найруулагч тавиад харуулах бах. Тэгж хавирч гэж бодоагүй л байх л та. Тий. Ингээд ер нь бол 1997 1998 он тэрээр 2 удаа маш эвгүй хавируулж унсан гэсэн үг. За 1999 онд 6-гийн даваанд Сумын азар аврагтаа одоо тунан барилдаад яарч татаад өөр дээрээ алдаад унцдаг бас нэг тэр барилдаан бий. Ингээд 2000 одоо он гэхэр чинь 1993 онд начин цол хүртснээс хойш 2000 онд л төрүүлэх хүртлээ. Нийтдээ Мөнх Эрдэнэ асланд 2 удаа унсан. Цэрэн бунцэг гардад 2 удаа унсан. Жамин пүрэв начинд 1 удаа унсан. Сумын азар аврагад бас 1 удаа унсан. За ингээд 2000 онд орч төрүүлээд 2001 он дээр бас дахиад төрүүлсэн гэсэн үг. За үүний араас 2002 оны наадам орж ирж байгаа. За ер нь бол одоо Сүхбат аварга бол ингээд энэ 6 залуутаас төрүүлээд аварга нь болчлоо. Араас нь нөгөө хэд маань бас өөр өөртөө амжилтаа үзүүлээд явж байгаа. За 2002 он 6 заанаас маань улсын аварга цолтон төлсөн анхны наадам нь тий. Одоо улсын аварга цолоор дуудаад гаж иж байгаа анхны наадам гэсэн үг. Энэ наадамд цэрэн бунцэг гард зодоглоогүй. Тэгэхээр одоо 6 залуу заанаас маань 5 нь байсан гэсэн үг. Нэг нь тэдний 90 үе эхэлсэн гэдгийг тэр наадам нотолдог. Яаж нотолдог вэ гэхээр шүвгийн 8 бүх. Шүвгийн 8 бүх төр 6 залуу заанаас нэг нь ороогүй шүү дээ тэр наадамд. Тэгэхээр 5 үлдэж шүү дээ тий. Шүвгийн 8 дээр 5-уулаа байж байгаа юм. Тэгэхээр чи нэгэнд бүр цаг нь эзэлсэн шүү гэдгийг баталж харуулж байгаа юм. За хин байгаа вэ гэхэлэр Өсөх баяр, Сүхбат, Сумын азар, Гамбат, Ган тогтох тав. Тэгээ цэрэн бунцэг бол барилдаагүй гэсэн үг. За тэгээ шүвгийн 4 болсон чинь 8 байж 8 дээр чинь 5 байсан шүү дээ тий. Тэгэхээр шүвгийн 4 болоод 4 нь хасагдахад нөгөө шүвгийн 4-ийн чинь нэг нь л Бат Эрдэнэ аварга нөгөө 3 дахиад манай 6 залуу заа байж байгаа юм. За энэ наадамд одоо аралтай, бяртай, Өсөх баяр зааныг онцолж ярих хэрэгтэй болно. Энэ наадам дээр бол 2002 оны наадам шүү дээ энэ чинь тий. За Өсгөө аварга энэ удаад бол энэ наадам дээр болохоор хүндхэн учраануудтай таарч даван
гарч ирсэн байдаг. 5-ын давнаас нэхлээд ярих юм бол аймгийн начин Мишкагийн бат жаргалыг энэ хүн болохоор хожим нуур улсын хацаг болсон хүн л дээ. Тэгэхээр Мишкагийн бат жаргалыг 5-ын даваанд давж, за 6-ын даваанд болохоор улсын начин Ган уйгийг 2008 онд төрүүлж арслан болдог Ган уйгийг давж байгаа юм. Сониноос үндэсний бүхий холбоо, үндэсний их баяр наадмын комисс 2002 оны наадмын 4 болон 6-гийн давааг оноолтоор тааруулан барилдуулсан тийм тохиолдол байдаг. Хэрвээ уламжлалт маягаараа одоо ам авч барилдсан бол өсгөө аврах ийм хатуу даваануудыг хийхгүй байсан байх магадaltaй гэдэг юм биш. Учраануудыг хийхгүй байсан байх магадaltaй гэдэг. За тэгээд 7-гийн даваанд мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болох Сумын азартайгаа тунж барилдаад давсан. 8-ын даваанд Батэрдэн аврагт амлуулж барилдаад давсан. За тэгээ 9-ийн даваанд мөн л хүчтэй өрсөлдөгч гэдэг ган тогтохтойгоо барилдаад даван төрүүлсэн байдаг. За ингээд бол одоо 2002 оны наадам дээр бол өсгөхөөр заан төрүүлж улсын аслан болж байгаамаа. За ер нь бол Монгол улсын аслан цол хүртсэн. Ингээд 6 жилийн зааны 2 нь улсын наадамда төрүүлж солоо ахиулчлаа гэсэн үг. Афган сандангийн сүх бодог гэлэг жамцын өсөх 2 ингээд улсын наадамда төрүүлсэн. За ган тогтох гарид энэ наадамд үзүүрснээр 2 дахь удаага улсын наадамд үзүүрлж байгаа нь энэ. Ингэснээр 6 заанаас маань Сүхбат аврах 2 төрөө, өсөх 2 аврах 1 төрөө, за Сумын азар 2 үзүүр, ган тогтох 2 үзүүр гэсэн амжилттай болоод өгсөн. За Цэрэн Бунцэг Ганбат 2 л баяр наадмын үзүүр түрүүнд хүрч амжаагүй байгаа цаг нь. Тэд нар бас дотроо дараагийнхаа бодож байгаа, төлөвлөж байгаа, хөдөлмөрлөж байгаа гэдэг нь бол ойлгомжтой. За хоёул хамтаа ажиллаж ярьчих. Тэгээ өргөжлүүлье. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors-ыг тэтгэж байна. За автомашиныхаа засвар үйлчлэгээ хийлгэж амжаагүй бол Forward Motors-ыг зориорой гэж уриалмаар байгаа юм. За яагаад гэвэл тэд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. За тэгэхээр ядчил чанартай оригинал авц хэлбгээр таны машиныг сэлбэж үйлчлэх нэ гэж баталгаатайгаар хэлж болохоор байна тийм ээ. За дээрэс нь 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэд хариуцлагатай, туршлагатай одоо юу гэдгийг те бүх юм нь бүрдсэн ийм газар байгаа юм байна. За тэдэнтэй холбогдох дугаар нь 75.75, ТЭЦ 3-ын Чанга хойно тэдний засварын төв офис нь байж байгаа. Forward-ийнх тэр нэг нэмээд хэлэхэд бусад засварын газрын төвүүдийг бид нартай хамтарч ажиллаач гэж уриалж байгаа юм байна. Бид нэр ингээд Японоос оригинал чанартай авц хэлбэгийг аваад ирээ. Тэгээ бид нэр та бүхэнд ингээд хангаад өгье. Тэгээ бүгдээрээ нийлж хагаад Монголынхаа хэрэглэгчдэд энэ чанартай авц хэлбэгээр нь үйлчлээ гэд бусдыгаа бас уриалж байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За ингээд 2003 оны наадмыг онцлоё. За энэ наадам дээр ган тогтох Ганбат нар шөвгөрч чадаагүй. Ган тогтох 5-ын даваанд аймгийн арслан Амгалан Баатарт өвдөг шороодсон. Харин Ганбат 4-ийн даваанд аймгийн арслан Цанилэгт өвдөг шороодсон байдаг. За Ганбат арслангийн хувьд болохоор яг уу 1999 он. За тухайн үед бол заан байгаа шүү дээ, Тэнгууд 99 онд заан болсон жилийнхээ намар нь осолд ороод тэгээд 4-5 жилийн туршид ачаалттай бэлтгэл хийх чадлагүй хязгаарлагдмал болсон байдаг. Тэгээд наадмын өндөр даваан дээр барилдах боломжгүй байгаад байгаа үеийн. Гэхдээ энэ бэрхшээл одоо энэ чинь тамирчин хүн таарж байгаа бас л том их сорилт шүү дээ. Тэгээд үүнээс хэрхэн ирэх талаар нь би бас хоошод ярих болно. Тэгэхээр энэ өрөө зогсооч. За энэ наадмын шүвгийн 8-ын бүхийн дотор дахиад нөгөө 6 залуу зааны маань 2 нь барилдаг байхад 4 дахиад энэ дотор байж байгаа байхгүй. За ингээд 7 давааны ам авсан байдлыг харах юм бол ингэж байгаа. Хинтээ аймгийн Өмнөлгөл сумын харьяат одоо Дархан авраг Баднааны буугийн Батэрдэн, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын начин Махгалын баяр жавхлан амлаа авсан. За улсын авраг Афган сандангийн Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Эрдэнэгийн Батбаатарыг амлаа авч байна. За улсын арслан Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Гэлэг жамцын өсөх 2 болохоор Булган аймгийн Гурван булаг сумын харьяат улсын зан Ишторжийн Дорж самбог амлаа авсан байна. За Завхан аймгийн Цагаан чулууд сумын харьяат улсын зан Цэдэн дамбын Цэрэн Бунцэг болохоор Өвөрхангай аймгийн Хожид сумын харьяат улсын зан Долгор сүрэнгийн Сумын азрыг амлан авсан. Ингээд шүвгийн 8. За ингээд энэ хоёр бол тунж байгаа тий. За ингээд Цэрэн Бунцэг болон Сумын азар нар тураад эдгэр бөхчүүдийн амлаж одоо барилдаан эхэлж байгаа. За ер нь бол нөгөө нэг саяны тунаан дээр бас дахиад нэмээд нэг зүйлийг хэлчихье те. Ер нь тэр жил илүү одоо хүчтэй, онцгой, өнгөтэй байгаа бүх гэдэг шүү дээ те. Тэгээд тэр өнгөтэй байгаа бүхийг яг одоо шүмгийн 8 дээр ч гэдэг юм уу эсвэл ер нь бол эрт амлаж авч өөрөө амиа хорлох бүхчүүд бас их ховор шүү дээ те. Тийм учраас одоо тэр жил бол Сумын азар болон те. Одоо энэ Цэрэн Бунцэг нар бол маш сайн байсан гэдэг нь эндээс харагддаг. За ингээд тунсан бүхийн 2 барилдаанд Сумын азар давж шөвгийн дөрөвд үлдчихэж байгаа. За 8-ын давааг нь харах юм бол за Дархан авраг Батэрдэн Долгор сүрэнгийн Сумын азрыг амлаж авч байгаа.
Сумын авзар чинь цэрэн бунц 8 даваа. Тийм 8 даваа дараагийн даваанд нь. Тэгэн гол Афган сандангийн Сүхбат өсгөө 2 томж байгаа байхгүй. За тэгээд энэ одоо хоёр хүний тонж байгааг бол одоо өмнө нь яасан бэлээ, дараа нь яасан бэлээ, одоо яах вүлээ. Энэ бол хүмүүсийн маш их хүлээж байгаа барилдааны нэг ойлгомжтой. За 8 даваанд Батэрдэн авраг Сумын авзарыг амлан аваад за Сүхбат өсгөө 2 нар тунлаа. Сумын авзар авраг Батэрдэн аврагыг төвггүй өвдөгч ороод үзүр түрүүн дээр гараад ирсэн. Сумын авзар. Тунсан 2 бүх маань үнэн хүчийг үзэн барилдаж өсгөө 2 арал бяраар илүүрхэн давуулж гуйдах мэхэр давсан байдаг. За ингээд энэ жилийн наадам дээр бол нэг талаас Сумын авзар, нөгөө талаас өсгөө 2 гараад ирж байгаа юм байна. За энэ наадам дээр бол ерөн зүгээр бас наадам сонирхогчдын үлдээс нэг юм гэх юм бол энэ жилийн наадам дээр манай нөгөө 6 залуу заан те энэ хүмүүс маань гэж одоо тодорхойлдог энэ хүмүүс маань бүгдээрээ ерөнхийдөө нөгөө би хаана улам ингээд зузаараа те улам юм юу болсон байдгаа гэж ярьдаг юм байлээ. За үзүүр түрүүнд Аслан зан 2 хин хинэн цолоо ахиулах маш хариуцлагатай барилдаан болж байгаа. За хэрвээ өсгөө 2 төрүүлвэл Монгол улсын авраг цолонд хүрнэ. Сумын авзар төрүүлэх юм бол Монгол улсын Аслан цолтон болох барилдаан байсан. За энэ барилдаанд өсгөө 2 өөрийн арал чадсан ашиглан давхар шуудагны барьцнаас мордоод за тэгээд мордооноос шахад татаад Сумын авзарыг даваад Монгол улсын авраг хэмээх эрхэм алдарт хүрсэн байдаг. За энэ барилдааны бас бичлэг бид өхөнд бас байдаг. Хайцсангуу он залуу наадмууд учраас бидэнд бас үзүүлж харуулах юмуд байгаа нь яасан гоё юм бэ те. За ингээд Сумын авзарын хувьд бол улсынхаа наадамд ийхүү 3 дахь удаага үзүүлж байгаа нь энэ юм байгаа. За энэ наадам бас их онцлогтой наадам. Ягаад гэвэл 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан үндэсний их баяр наадмын тухай хуулиар 6 давсан бүхэд улсын хазах цол 8 давсан бүхэд улсын гард цол олгохоор шийдвэрлсэн байсан. Тэгэхээр энэ хуулийн дагуу 8 давж үзүүлсэн Сумын авзарт Монгол улсын гард цол олгосон байгаа байхгүй. Харин 2004 онд ерөнхийлөгчийн зарлиг гараад те өмнө нь 8 давсан бүгчүүдэд улсын гард цолыг нь бас нөхөж олгосон байдаг. Одоо энэ наадмаас өмнөх наадмуудад олсон хүмүүс те. Тэгэх юм жишээлх юм бол тэнд Дамдингийн баяраа гэж 1990 онд Монголын нут төвчөөний 750 жилийн дан шиг наадамд хүчит 768 бөхөөс 8 давж шүвгийн 3-т үлдсэн амжилтаараа одоо улсын гард гэдэг цолонд орцсон байна. За Пунцгийн Сүхбат 1991 онд Ардын Өвсгөлийн 70 жилийн баяр наадамд 8 давж үзүүлсэн амжилтаараа улсын гард гэдэг цолтой болсон. За Цэдэн дамбын Цэрэн Пунцэг 1994 онд улсын наадамд 768 бөхөөс 8 давж шүвгийн 3-т үлдсэн амжилтаараа за мөн Баян мөнхийн ган тогтох 2000 болон 2002 оны улсын баяр наадамд 8 давж үзүүлсэн амжилтаараа Монгол улсын гард цолтнууд болж байгаа. Тэр нөгөө 2004 оны ерөнхийлөгчийн зарилгаар. За ингээд 6 залуу заанаас мань харах юм бол авраг цолтон 2, гард цолтон 3, 1 заан цолтон болж байгаа гэсэн үг. 6 залуу зааны зул задарсан шүү дээ, тий. За энэ дээр би бас дахиад нэг сонирхолтой статистик хэлье гэж бодсон юм. Хоёлаа нөгөө өмнөх дугаар дээр хэлсэн шүү дээ, тий. Одоо Дуламж авъя мөнх эрдэнэ гэж улсын арслан. За энэ хүн бол бас л 6 залуу зааныг их ингэж тогтоож барьж исэн одоо хүчирхэг бүх байсан юм байна. За тэгээ Бадман Нэмбөгийн Батэрдэн авраг байгаа. Энэ хоёр хүн бол өстой нэр байж чадах хэмжээгээр л энэ хүмүүсийг тогтоосон тий. Гэхдээ тогтохдоо өөрсдийнхөө бас юм ноён ориглыг бас бичиж байгаа шүү дээ. Тэгэн гол би зүгээр статистикийг аваад үзсэн чинь ингэж л хараа. 1992 оны наадмыг харъя л да. 1992 оны наадам дээр төрүүлсэн бүхэн Батэрдэн авраг, үзүүлсэн нь мөнх эрдэнэ арслан заяа. 93 оны наадам дахиад төрүүлсэн бүхэн Батэрдэн авраг, үзүүлсэн нь мөнх эрдэнэ арслан. За 94 оны наадам төрүүлсэн бүхэн Батэрдэн авраг, үзүүлсэн нь Балчин юм одоо авраг тий. За тэгэн гол 95 оны наадмыг харахлаа дахиад төрүүлсэн нь Батэрдэн авраг, үзүүлсэн нь мөнх эрдэнэ арслан дахиад. Тэгээ 96 оны наадам дээр дахиад Батэрдэн авраг төрүүлээд нөгөө мөнх эрдэнэ дахиад үзүүлж байгаа. 97 оны наадам дээр Батэрдэн авраг төрүүлээд дахиад мөнх эрдэнэ үзүүлж байгаа. Тэгэхээр чин энэ хоёр бүхчин бол ерөөсөө яг үзүүр түрүүн дээр л байдаг ийм хүчирхэг хоёр бүх байж л те. За ингээд 98 оны наадам дээр Сумын авзар орж ирдэг те. 98 оны наадам дээр Батэрдэн авраг төрүүлээд Сумын авзар үзүүрлдэг. 99 оны наадам дээр дахиад Батэрдэн авраг төрүүлээд дахиад Сумын авзар үзүүрлдэг. Ингээд 2000 онтой цолонгууд Сүхбат аврагчин 2000 онд төрүүлээд ган тогтхыг нь үзүүрлээд 2001 онд дахиад Сүхбат авраг төрүүлээд Батэрдэн авраг үзүүрлдэг. 2002 оны наадам дээр сая өсгөө 2 авраг төрүүлээд ган тогтхыг нь үзүүрлж байгаа. За 2003 оны наадам гэдээ явах юм бол өсгөө 2 авраг төрүүлээд Сумын авзар үзүүрлсэн. За ингээд 2003 оны наадам дээр хэд ч ийм үзүүлэлттэй явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнх эрдэнэ арслан бас үнэхээр хүчирхэг гайхалтай бүх байсан юм байна. За 2004 оны наадам. За энэ наадмын эхний шууган гэх юм бол сүүлийн 2 жил дараалан төрүүлээд байсан өсгөө авраг. Тэ? Тэгээд тэрний өмнөх 2 жил нь дараалан төрүүлсэн байгаа Сүхбат авраг.
Тэгсэн чинь нөгөө нэг дараалан 2 жил төрүүлээд байсан өсгөө аврах чинь энэ жил дахиад хүчтэй орж иж байгаа шүү дээ. Тэгсэн чинь орж ирээд 4-ийн давгаан дээр аймгийн начин пүрвж авд. Өвдөг шороодоод наадмаа өндөрлүүлсэн. За энэ бол ерөөсөө ингээд нөгөө нэг бүгдэл төрүүлэхийн төлөө байгаа шүү дээ. Тэгэн гол тэр дундаас маш том өрсөлдөж чинь байхгүй болчихлоо. Хүн болгоны дотор дахиад нэг юм итгэл урам зоригт эмэгдэнэ гэсэн үг. За ингээд өсгөө аврагыг давсан аймгийн начин пүрвж авна. Цаашлаа заяа. 5-ын даваанд улсын харцаг Батбаатарыг давсан. 6-гийн даваанд улсын харцаг Гаан югийг даваад Монгол улсын хацаг солонд хүрсэн байдаг. Харин 7-гийн даваанд Сүхбат авраг барьж аваад унгаачихдаг юм байна. Тэгэхээр бас ингээд нөгөө аймгийн арслан ч гэдэг юм уу те ингэж давж гарч ирээд тэр чин улсын аврагыг те даваад ингэсэн юм чин бүр төрүүлэх хэмжээнд яригдчихсэн бүхий давжглаа чин тэр хүн ч гэсэндээ маш их тэр урам орж ирнэ те. Урам гэдэг бол бас л бэрийн хажуугаар маш том л хүнийг хөдлөгдөг зүйл байгаа байхгүй. Юм гүйтсэн гэдэг идэг штэ. Яг та. За харцаг бүрвж авах нь улсын баяр наадамд 3 удаа 6 давсан. 1 удаа 5 давсан. Нийт 4 удаа шүүгэрсэн. Зааны ирэмттэй манлаа харцгаа гэдэгт дурдах ёстой. За Ганбат заан мөн л наадамдаа шүүгэж чадлагүй 5-ын даваанд тэр жил өвдөг шороотдсон байгаа. Өсөг баяр авраг бол одоо өсөлдөөнөөс хасагдана гэдгээ те. Бусад бөхчүүдэд маш сайхан боломж нээгдэж гин гэсэн үг. Тэгээд шүвгийн дөрв болсон чинь дахиад манай нөгөө 6 залуу зааны 4 нь ороод ирж байгаа. За гэхдээ шүвгийн дөрвийн барилдааны өмнө шүвгийн 8-д одоо ган тогтох гардийн барилдсан барилдааныг энд онцлохгүй бол алдс болно гэж байгаа. За тэгэхээр энэ яасан гэхэлэр үнэхээр тэр барилдаан дээр бол тэр наадам дээр энэ барилдаан бол үнэхээр шууган тарьсан. 2004 оны наадам шүвгийн 8 за ган тогтох гардийн барилдсан барилдаан. Энэ яасан гэхээр 7-гийн даваанд ган тогтох гард Мягмар сүрэн заантай тунан барилдсан. Мягмар сүрэн заантай. Заан тэр үед харцаг солтоо бас л эд үе дээрээ байсан үе. Тиймдээч 7-гийн даваанд түүнийг амлах бүх гараагүй байсан. Тэгээд ган тогтох гардтай тунчж байгаа байхгүй. За хэрвээ ган тогтохыг давах юм бол заан цол хүртэх гээд байдаг хариуцлагатай барилдаан байсан гэсэн үг. За тэгэнгүүт барилдааны явцад ган тогтох хөл алдаад доошоо бараг суух шахдаг. Тэгсэн чинь энэ боломжийг хараад нөгөө бүхэн яардаг. Яарад дээрээс нь дарах гад дайрах гэхт нь нөгөө нэг дайраад ирэхт нь хөл алдаад ингээ унтсан байж яснаа зүүн сууган доогор нь ороод эргүүлээд ардталт нь гараад унгаадаг. За энэ барилдааны бичлэг бас бид бүхэнд байгаа. Тэгээд энэ одоо суганд нь эргээд өөрөө дээр нь гарч давсан энэ барилдааныг бол үнэхээр нөгөө нэг бас л Монголын шигшмэл одоо гайхалтай барилдааны нэг гэж бас харагдаж ингэж хүмүүс бичлэгэндээ үлдээсэн байдгийг. Тийм, ган тогтох гард чинь өмнө нь тийм бас жишээтэй шүү дээ. Тийм үү. Пунцгийн Сүхбат чинь давж явж байгаад унтчихдаг шүү дээ. Нэг тийм юм яригдлоо нэрээ те. Тэр унжаагаад нөгөө хүн унгаах дээр бол хамгийн гар магаан манай ган тогтох гард юм шүү. Тэгэхээр Мягмар сүрэн зааны хувьд болохоор одоо жишээлбэл ган тогтох гардыг бодвол арай жоохон биерхөө одоо гинцтэй иймэрхүү бүх байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөөт нь хөл алдаад өөрөө ингээ бүр ингээ суун гаалдангуут нь дарах гад гөгөөд очсон чи суган доогор нь эргээд өөрөө доорно очиж байгаа байхгүй. За тийм гайхалтай барилдааныг шүвгийн 8 дээр хийж шүвгийн 4 дээр гарч ирсэн. За ингээд 2004 оны наадмын шүвгийн 4-т улсын авраг Авган сандангийн Сүхбат, улсын гард Сумья Узар, улсын гард Цэрэн Пунцаг, улсын гард Ган тогтох нар үлдчихэж байгаа. 6 залуу зааны маань 4 нь үлдсэн байна гэсэн үг. Цолны ирэмбэр Сүхбат авраг ам авнаа. Ам авахдаа Цэрэн Пунцаг гардыг амлаа авсан. За тэгээд Сумья Узар болон Ган тогтох нар одоо тунан барилдгаа болсон. За ер нь бол одоо угийн манаахан хэлдэг те Сүхбат аврагыг бол хазаж хайрхаас бусдыг хийдэг дайчин авраг гэдэг шүү дээ те. Тэгэхээр энэ авраг маань бол Цэрэн Пунцаг гардын сэтгэл зүг докторгүй болгож нэг өсөндө уурлуулж шатааж байгаа те. Ингэж ягаад Цэрэн Пунцаг гардыг давж үзүүр түрүүнд барилдахаар шалгаран үлдсэн байгаа. За тунсан 2 гардын барилдаан бас ширүүн болох нь ойлгомжтой. Гэхдээ тэр жил онцгой сайн бэлтгэлтэй байсан ган тогтох гард Сумья Узрыг шуудагнаас шахаж голлож дайраад улмаар ард нь гараад давсан байдаг. За ингэхээр одоо юу болж ийн гэхэлэр 2004 оны улсын баяр наадмын одоо үзүүр түрүүн дээр үүнээс 4 жилийн өмнөх буюу 2000 оны улсын баяр наадмын үзүүр түрүүндээ зогсож исэн одоо хар багаасаа энэгшин тассан одоо 2 дахиад үзүүр түрүүндээр гараад ирлээ гэсэн үг. За 2000 оны наадмыг эргээс сөхөх юм бол ган тогтох болон Сүхбат нар барилдахад те Сүхбат чин өсөх баярыг унгааж гарч ирээд нэлээд цуцсан гарч ирсэн хэрнээсээ даваа төрүүлдэг штэ те. Тэгэнгუут л за ингээ хоёр дахь юм тохиолдол болчихлоо. За өмнө нь энэ хоёр барилдаад Сүхбат нь даваад авраг болцсон юм да те. Тэгэхээр энэ удаагийнх төр магадгүй Сүхбат ч гэсэндээ одоо ингээд бараг л те замын засаад өгөх болоо да гэж хүмүүс яг тэр одоо үзүү зүүнээр гарч ирэнгүүт л тэгээ шууглаад ихэлсэн юм байна. За хоорондоо мэдээж яриа нэтэр юм болж байгаа. Гэтэл тэр жил чин ядаж итэл те одоо үгийг батлах байгаа юм шиг одоо ган тогтох гардын хувьд бол үнэхээр онцгой сайн
барилдаантай байсан гэж байгаа. Тэгэхээр хүмүүс ер нь бол одоо баг нэг талтаа гарчиж байгаа гэсэн үг байхгүй. За энэ жилийн наадмын төрөө бол одоо ган тогтох гард юм байна гэд ингээ бодсон. За ер нь бол шинэ арслан төрхөндөө гэд байж идэл угаасаа нөгөө шудраг зүйл дургвэ. Шудраг бус зүйл дургвэ гэдэг штэ. Агуулсанд ингээ Сүхбаатарын үед. Бүр тэгж ярих юм бол улсын баяр наадам болж байхад стадион дотор лоозон байцсан зогсож ирсэн тохион зөвлөл байдаг штэ. Тэгэхээр энэ хоёр бол үнэн шударгаараа хүчийг үзнэ л гэсэн үг юм. За үнэн шударгаараа хүчийг үтсэн. Нилээд барилдсны эцэст давхар шударганы барьцаас Сүхбаат авраг татаж хавраад давтсан байдаг. За ингээд Монгол улсын далайн авраг гэдэг цолыг хүртэж байгаа юм. За сонноос яг нь Монгол улсын далайн авраг цолны тулаар бас дэлгэрэнгүй ярина л да. Яг нь гэхдээ далайн авраг гэдэг цолтон Монгол улсад хоёр л үнэмлэх нь хоёр л байдаг юм байлээ шүү. За ямар ч гэсэн энэ байдлаас харахад бол одоо нөгөө ган тогтох гэдэг хүний хувьд те дээж бас одоо юу гэдгийг адилхан л төрүүлнэ гэж гарч ирсэн хүн учраас үнэн хүчийг үзэж байгаа. Тэр үед энэ хоёрын барилдаан цаагаараа бас юг харуулж байгаа юм гэхэлэр те хэдий хамаатан садан байж болно. Эсвэл бүр хар багаасаа сайхан үр дүрэнд өлссөн найз нөхөд тэгэл хамтдаа бэлтгэл хийдэг ийм байж болно. Гэхдээ энэ үндэсний баяр наадам гэдэг чинь найз нөхдийн хооронд тохиолддог, гэр бүлийн хооронд тохиолддог зүйл биш ээ. Энэ дээр бол яг л одоо үндэсний бүхийнхаа үндсэн тэр гоё шудраг зүйлийг авч явах ёстой гэл барилдаал тэгэл хинд авч байгаа л төрүүлж байгаа байхгүй. Тий. Энэ өстой хамгийн гоё жишээ л дээ. Тий. Зарим хүмүүс жүжиг за ялангуяа 5-ын даваан дээр жүжиг нэлээд тоглодог шүү дээ. За тэрнээс ч юм болоод би жишээлбэл бүх үзгээ болчихж байгаа байхгүй. Тэр харин ийм хортой байхгүй тий. Би одоо жишээлбэл энэ 2000 оны ихээр дөнгөж ингээл хүүхэд байсан. Тэгэхэд би бүгд маш сонирхолтой болж байгаа шүү дээ. Сүхбаат аврагч ямар гоё барилдаантай юм бэ? Ямар гурван юм бэ? Үзэхэд бүр үнэхээр урамтай байгаа байхгүй. Тэд чи яг жинхэнэ үнэн хүчийг үзээд ингээ барилдаад. За тэгэнгүүт нөө 5-ын давааны асуудлууд гарч ирсэн. Тэнд ингээд начин болно гэдэг чинь маш том даваа шүү дээ. Тийм байлаа. Начин болсон хүмүүс тэнцээ зүгээр ингээл баярлаад явж байхад өөрийнхөө хүчээр начин болсон хүний тэр баяр тэр нөгөө нэг жүжиглж начин болсон хүний баяр хоёр шал өргөдөг. Шал онд ба шүү дээ. Тэгээд нэг жүжиг үз би үзмээргүй ш тэрийг. Би тийм жүжиг үзэхээ орно би кино үзсэн дээр байгаа байхгүй. Тэгэд би бүхийг ер нь үзэхэ болцсон гэж хэлж байна. Одоо жишээлбэл энэ шудраг юм чинь одоо тэр нөгөө Батэрдэн авар мавдаг харагддаг ш тэ. 5 даваал 6 даваал заан болох гоч л тэ. Ороод ирэхт нь зэрэг тогтох аврах тэ. Барьж аваад унгачдаг. Дараа жил нь дахиад даваад ирэхт нь дахиад унгачдаг тэ. Дахиад ороод ирэхт нь дахиад хах шийддэг тэ. Эн чин өөрөө тэр чин эн чин ийм том босгох шүү. Тэр босгыг чи нэг юмар зүгээр нэг юмар бити солиол гэж байгаа байхгүй тэ. Тэр том босгыг дотор нь хийж гэж байгаа. Яг энэ үеийн ч юм уу яг хуучны барилдаанд үнэхээр гоё байсан. Чин үнэн хүч. Тэгээд тэгж шидүүлж явсан хүмүүс чинь тэрнийхээ үнцнийг мэдчихэж байгаа юм да тий. За хоёлаа энэ далайн авраг цолны талаар нэг хальт яриад байгаа. Урд нь одоо ийм цол тий 2003 онд батлагдсан байгаа юм. Далайн авраг гэдэг цол. Урд өмнө нь байгаагүй энэ цол байхгүй далайн авраг гэдэг. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар одоо 2003 онд бий болсон. Үндэсний бүхий улсын авраг цолтой бүх улсын авраг цолтой бүх улсын наадам дахин төрүүлвэл далайн авраг цол хүртэхээр одоо хуульд заасан байдаг. Энэхүү цолыг 2004 онд улсын авраг Авган сандангийн Сүхбаат 2005 онд улсын авраг Гэлэг жамцын Өсгөөр тус 3 удаа төрүүлээд тэгээд авцгааж исэн байдаг. Тэгэхээр энэ хоёр дээр л ийм далайн авраг гэдэг юм баримлах байдаг гэсэн үг байхгүй. Харин 2014 оны үндэсний баяр наадмын хуулиар нэмэлт өөрчлөлт орж далайн авраг гэх цолыг байхгүй болгосон. За тэгээд одоо нөгөө хуучин далайн авраг гэдэг байсныг дархан авраг болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр далайн аврагыг болохоор даян аврагын чимэг болгож өгч илээ. Далаа даян гэдэг. Тийм үү. За далайн аврагыг байхгүй болгоцсон. Тэгэхээр ийм болчиход байгаа байхгүй. Нөгөө хэрүүлийн л ярих гэдэг юм л та. Сүхбаат аврагч нь 2 дараалал төрүүлсэн. За 2 дахь төрөө нь болохоор Тэгшээ буюу 1024 бүх барилдсан байна. За тэгдэг чинь 80 жилийн хойш тэ. Тэгшээ. За сумын газар авраг болохоор 1 төрүүлсэн. Тэгээд авраг болсон. 1024 бүхтэй үед. За тэгэнгүүт Сүхбаат аврагч нь арслан болчоод дараагийн жилдээ төрүүлэхдээ шууд дарахаа авраг болж байгаа юм. Тийм ээ. Эхний төрүүлсэн нь бол шууд төрүүлэх юм бол юугаараа бодоход даваагаар бодохороо даваагаар арслан байгаад байгаа. Даваагаар бодох юм бол 9 даваад арслан болцсон. Дараа жил нь 10 даваад шууд дарахаа авраг болох хэрэгтэй байна. Шинэ хуулиараа бол. Тий.
Тэгээ энэ чинь бүр 2014 онд батлагдсан хууль гэдэг шүү. Тэгэхээр энэ үйл явдал чинь бол 2002, 3, 4 онд яваад шүү дээ, тий. Тэр дунд нь тэгэхээр 2003 онд 70 авраг гэдэг заалт орж ирсэн юм байна. Тийм байна. Тэгээд тэр 4, 5 онуудад ингээд энэ хоёр маань хоёулаа 70 аврагын болцол хангалаад хоёрхан 70 аврагын хүнэмлэх байдаг нь өсөх хоёр болон сөхөд гэсэн хоёр хүндрэл байдаг юм байна шүү дээ, тий. За хоёул хамтран ажиллаж ярьчих. Тэгээ өргөжлүүлье. За өнөөдрийн дугаарыг стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани Good Day Soju ивент итгэж байгаа. За Good Day Soju бол Солонгос улсдаа л эхний 3-т ордог ийм чанартай бүтээгдэхүүн байгаа. За бусан бүс нутагтаа бол бүр хамгийн чанартай, хамгийн алдартай нэг гинэ. Яагаад гэвэл энэ жири гэдэг уулны 320 м-ийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдаг учраас хамгийн алдартай нь байдаг юм байна. Ер нь хамгийн чанартай бүтээгдэхүүн гэж хэлж болно. Солонгосчууд чи ер нь орой ингээл оройны хоолн дээр заавал нэг ингээл сүүжиг угаал байж идэг шүү дээ, тий. За тэгвэл бусан бүс нутгийнхан бүгдээрээ Good Day-г уудгаа гэж одоо бодож болохоор байна. За тэгээд энэ сүүжиг үйлдвэрлэгч нь Мухак гэдэг компани байж байгаа. Мухак маань энэ бүтээгдэхүүнээ 97 дахь жилдээ үйлдвэрлэж байгаа юм байна. Тэгэхээр 97 жилийн түүх гэдэг бол бүх юмаа л төгөлдөржүүлсэн байгаа л бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ, тий. За хэтрүүлж хэрэглэхийг бол хориглоно. Эмчийн заавар асахгүй байна. За баярлалаа. За баярлалаа худалдаалж байгаа шүү. За ингээд за 2004 оны наадмын хувьд юм байна. Тэ 2004 он баха саяных чинь. Тэ. За 2005 оны наадмын талаар гэх юм бол өсгөө авраг төрүүлсэн. Дөрөв жилчтэй тэ өсгөө авраг төрүүлээд 70 авраг болсон бол Сумын газар Монгол төрийнх нь наадамд 4 дахь удаага үзүүрэлдэг. Амар үзүүрэлж. 4 удаа үзүүрэлж штэ тэ. Одоо тэгээд бүр хин хөнгөө хүсвэл хүсэхэр боллоо штэ. Тэгэхдээ хүсээд болдгүй зүйл гэж байна л та. За тэгээ Батэрдэн аврахтаа одоо 2 удаа үзүү төрөндөө дараад 2 удаа үзүүрлсэн байдаг. За өсгөөр аврахтаа 2 удаа үзүү төрөн дээр таарад тэгээд үзүүрлсэн байх нэ. Ингээд нийтдээ 4 удаа Сумын газар бол үзүүрлсэн байгаа. За энэ наадмын яг 2005 оны наадмын бас нэгэн чимгэн гэх юм бол мягмар сүрэн заан байна. За түрүү жил нь зааны даваанд ган тогтох гардад нөгөө харамсалтайгаар өвдөж шорож байгаа шүү дээ. Доор нь зүүн игээд тунгачиж байгаа шүү дээ, тэ. Байсан бол энэ жил уран барилдаанд Афган сандангийн сүхд аваргаар 7-д авч Монгол улсын заан цол хүртсэн. Тэгээд их шүүгт үлдсэн байдаг. Тэгэхээр чинь бас тэр жил нь болоогүйсэн дараа жил нь бүр их том давааг давж ийж тэ заан болох учиртай байж л тэ. За ингээд ер нь 2000-аас 2005 оны одоо 6 наадмын төрүүг шүү дээ тэ. Сүхд авраг, өсгөөр аврагнаар 3 төрүүгээр хуваан авсан. За 2006 оныг ярих юм бол 2006 оны наадамд их онцлогтой наадам болслыг манайхан мэдж байгаа бах. Яагаад тэгэхээр энэ их Монгол улс байгуулагдсны 800 жилийн үндэсний эрхчлөө тусгай тогтнолоо сэргээн мандуулсны 95 жил, ардын өвсгөлийн 85 жилийн их баяр наадам болж хүчит 1024 бүх барилдсан ийм наадам 2006 оны наадам. За наадмын хувьд тэгэхээр чи 1024 гэхээр 10 даваатай болж байгаа тий 10 даваатай. Их Монгол улс байгуулагдсан 800 жилийн явагдаж байна. Бас сайхан шүү дээ. За наадмын 6-гийн даваанд гард ган тогтох цэргийн арслан Мишкагийн бат жаргалд өвдөг шорооджээ. Ер нь бол 2002 онд наадмын начны даваанд өсгөө аврахад унжижсэн бат жаргал те түрүүн дурдсан шүү дээ. Энэхүү наадамд хүчит гардаар 6 давж харцах цолыг хүртсэн энэ. 7-гийн даваанд сүхд аврагын нутгийн бүх улсын начин Амгалан Баатарт унаж заан цолны босго алхуулсан гэж байгаа. За харин наадмын шүвгийн дөрөв дээр болохоор Дархан авраг Батэрдэн бас л байж байгаас 2006 он гэхэд те Дархан авраг Батэрдэн 70 авраг өсгөөр гард Сумын газар начин аз жаргалаар үлдсэн байгаа юм. За ингээ харахаар манай 6 залуу занаас 2 нь байна. Нэг Дархан авраг байна. За нэг начин байна. За ийм дөрвөн хүн шүгэн төв дээр үлдчих. Мэдээж цолны ирэмбэр ба авраг аз жаргал начныг амлаа авсан. Тэгээд нөгөө хоёр том хүчтэй өрсөлдөгч байгаа те хооронд нь үзүүлээд гарч ирсэнтэй л хүчийг үзье гэж штэ те. За ингээд өсгөө авраг Сумын газарнаар тунлаа. За тэгэхээр аз жаргал начин Батэрдэн аврагыг итэх мэхэр даваад Монгол улсын арслан цолыг хүртсэн. Энэ начин бол бүр буудсан байгаас тэр жил те. За тэгээ үзүү төрүүн дээр гараад ирж байгаа. Харин тунсан хоёр бүх ёстой яс үтсэн гэж байгаа. Өмнө нь бид нар ярьж ирсэнчлэн өсгөө аврагтаа хэрхэн барилдах аргыг ягаам нөгөө Irish pub-д манай Сумын газартаа тий Баян кавраг таарсан шүү дээ тий. Тэгээ Баян кавраг хэлжсэн чи буруу барилдаад байна. Ийм том хүнтэй ингэж барилдахгүй. Чи ингээд гэж хэлж өгсөн байдаг. Сумын газар авраг тэр жилийн яг тэр шүвгийн дөрвийн тий барилдаан дээр өсгөөр аврагт яг тэрийг нь хийж барилдсан байт юм байна. Яг хэл зөвснийхэн дагуу сэрвүү барьцнаас хөдөлгөөд маш их хөдөлгөж ингэж ягаад
Үнэхээр тэр нөгөө нэг хэлж өгсөн ч онсон байсан. Тэгээд өсөх баяр аврагыг давсан. Яг тэр өмнө жилийн чинь бас өсөх баяр аврагтай үлдээ дахиад үзүүлж байгаа шүү дээ, тэ. Гэтэл тэр даван дээр даваад гараад ирэнгууд л одоо үзүүр төрүүн дээр хин байна гэхээр нөгөө талаас улсын начин аз жаргал, нөгөө талд нь 6 залуу зааны маань нэг сумын озар гараад ирж байгаа байхгүй. За ер нь бол өсөх баяр аврагыг давснараа түүний хувьд наадамч олонны хувьд гэсэндээ хэлж ирсэн. Ер нь төрүүлэх замаа засчлаа та гэж. Сумын аврагч нь давчаад төрүүлсэн юм шиг маш их баярлаж байсан. Яг л тэн чинь өсөх баярыг давна гэдэг чинь баг төрүүлсэн ялгаагүй юм байгаа байхгүй өөрийнх нь хувьд. За тэгээд түүний гаргаж байгаа сэтгэл хөдлөлийн тэр юм одоо бичлэгэн дээр үлдсэн байдаг. 15-нд сумын аз жаргал начинг төггүйхэн хонгодоод давсан байдаг. За ингээд улсын наадамда 4 үзүүлсний эцэст анхны төрөг авч байгаа нь маш их хөдөлмөр явж байгаа юм. Төв цэнгэлдэх даяар те төрөө бүхийн шагналыг өгөхөөр болоод за тухайн үед байсан ерөнхийлөгч намбрын их баяр гардуулж байгаа. За эхлээд сумын озарт улсын арслан цолго олох зарлиг уншсан. Гэтэл эсэргээр ард түмэн стадион даяараа тэр жигтэй авраг хэмээн шуугилж ирсэн. Ингээд ерөнхийлөгч дахин авраг цолны зарилгаа танилцуулж улсын авраг цолыг түнд олгосон түүхтэй. За ер нь бол монголчууд үнэхээр сумын озрыг одоо авраг болоосаа гэж маш их хүсэж ирсэн гэдгийнх нь жишээ нь энэ. Тэгээ үүнийг бол одоо ард түмнэрээ ингэж стадионд уухаалуулан авраг авсан бол хэн хүнд олддгүй хувь цаяа гэдгийг бас хэлэх нь зүйтэй. За ингээд 6 залуу заанаас маань 3 дахь авраг мэндэлж байгаа нь энэ. Сумын озар авраг бол үнэхээр сайхан бүх шүү нэрээ. Үнэхээр гоё бүх. Тэ сайхан бүх. За 2000-аас 2006 оны хооронд тэд тасралтгүй ээлжлэн төрүүлж байсан бол 2007 оноос шинэ залуу үе тэднийг шахаж эхэлж байгаа. Юм гэдэг цаг хугацаатай байдгийн байна те. Энэ хүмүүс гэхдээ аргагүй штэ бүр хаа байсан 1993 оноос анхных нь начин цолтон төрөөд эхэлж байгаа штэ те. Тэгээд 2005 6 он хүртэл гэдэг чинь бүхүүлдэн 13 4 жил энэ 6 залуу шүвгийн 8 шүвгийн 4 үзүүр төрүүд байнгын амжилтыг үзүүлж явна гэдэг бол мэдээж 13 жил араас нь дахиад залуучууд босч ирж байгаа штэ. За ингээ 2007 оны наадамд тэднээс хамгийн өндөр амжилт гаргасан бүх нь бол сумын озар авраг байсан. За жишээлбэл сумын озар авраг шүвгийн 8-т л үлдэж чадсан. Бусд нь шүвгүрч чадаагүй. Тэгээд эрийг нас, уулыг цас гэдэг бас энд хэлэх үг баха гэж бодлоо. Энэ наадмаас буюу 2007 оноос ахуулаад Сүхбат авраг маань зодог тайлж байгаа. Наадамдаа барилдахгүй гэж одоо мэдгдсэн те. Бас энэ ч гэсэндээ бас нөлөөлсөн байж магадгүй. Энэ наадамд Мөнхбаатар арслан төрүүлж Дорд самбуу гарт үзүүлсэн байдаг үлээ. За 2008 оны наадам Ганбат арслан шүвгийн 4-т үлдэж өсгөө сумын аврагууд шүвгийн 8-д үлдсэн байдаг. За Ганбат арслан энэ наадамд төрүүлэх хэмжээний бэлтгэлийг сайн хийсэн байсан тул за арслан маань одоо маш сайн барилдах байгаа гэж хүмүүс харж иж. Тэгээ арслан маань тухайн барилдаанд биш те. Одоо ингээд таарсан байгаа давааныхаа барилдаанд биш. Дараагийнхаа барилдаанд одоо ингээд өөрийгөө бэлдэж ингээд жоохон яарсан гэх юм уу те. Жоохон иймэрхүү байдлаас болоод тэгээ нөгөө төвлөрлөө алдцсан гэж хэлдэг. Ингээд их шүвгийн барилдаанд Говьалтай аймгийн харьяат улсын гарт Ганбаатарт харамсалтайгаар өвдөг шороодсон. Тус наадамд Өвөрхангай аймгийн харьяат улсын арслан Ган хуйг улсын гарт Ганбаатараар анх одоо 9 давн төрүүлж улсын арслан цолыг хүртсэн байдаг. Тэгэхдээ энэ наадмаар Ганбат арслангийн бэртэл гэмт нь бас илааршиж төрүүлэх хэмжээнд барилдах болсон нь бүх сонирхогчдод үнэхээр таатай сайхан байлаа. Нөгөө нэг ягаа осолд ороод автомашин осолд ороод ингэсэн байсан гэж байна шүү дээ. Тэр үе. За 2009 онд ахтар нь бас арай болоогүй байгаа шүү гэдэг мэдгдлийг хийсэн наадам болж байгаа. За энэ наадамд бол өсгөө авраг 4 дахь удаага улсын баяр наадамда төрүүлж Монгол улсын даян авраг болсон энэ. За өсгөө авраг шүвгийн 4-т 2007 оны төрөө бүх Мөнхбаатар арслан гэх амлаж аваад давсан. Үзүүр төрөнд өнгөрсөн наадмын төрөө бүх улсын арслан Ган хуйгийг давж төрүүлсэн. Тэгэхээр ч одоо өнгөрсөн жилийнхаа те одоо юу гэдгийг төрүүлж исэн тэр бөхчүүд төрүүлсэн тэр том бөхчүүдийг бүгднгийн үзүүр төрөн дээр шүвгийн төрөв болон тэгээ үзүүр төрөн дээр даваа төрүүлсэн гэхээр маш чансаатай бас барилдаан болж өсөх баяр авраг төрүүлсэн байдаг 2009 онд. За 2010 оны наадам руу очиж байна одоо. За 2010 оны наадам бол монголчуудын хүсэн хүлээсэн наадам болж исэн. Энэ наадам 6 залуу заанаас ганцаараа заан цолтоогоо үлдсэн байгаа. Ганбат бэлтгэл гэмтлийн дээр маш их байсан. Гэхдээ нэлээд бэлтгэл сайтай бас орж ирсэн. За түүний бэлтгэлийн хувьд ер нь хэлж үзье л да тий. Тэрээр 1997 оны цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтоо Батэрд нь одоо
Батэрдэн аврахтаа тий. Батэрдэн аврыг ургаач. Тий аймгийн арслан багта Батэрдэн аврахтаа барилдаад үзүр түрүүнд үлддэг штэ энэ чинь. Үзүр түрүүнд үлдээд үзээтэй байсан тэр жилийн наадмаа гэсэн чинь 3-ын даваанд цэрэн бунцаг гадад таслуулсан байдаг. За тэгээд тэр 1999 онд болохоор заан цол хүртсэн штэ улсын заан болсон. Тэгээд 99 онд заан цол хүрчээ тэр намраа явж байгаад осолд орчиж байгаа байхгүй. Энэ яасан гэхээр Баян-Хонгор аймгийн наадам болсон. Баян-Хонгор аймгийн наадамд очиод тэгээ барилчаад буцаж явахдаа осолд орсон байгаа. Тэгээ түүнийхээ дараагаар бас шарлсан. Тэгээ 2 жил орчим одоо бүр ингээд амжилттай барилж чадхааргүй байдалд орсон. Тэгээд шарлан марлан гэдэг чинь илэг мэлэг гэдэг ч юм уу тэгэл тухайн хүний ерөнхийн биеийн тамирын бас нөлөөлж байгаа шүү дээ тий. Тэгээд сонирхч дээрэс нь нэмээд сонирхч одоо ингээд биеийн муудаад ингэчээд тэгээ нэг хэсэг бэлтгэл хэрэгэд арай гайгүй болоод арай нөгөө хүнд бэлтгэлээ авах хэмжээний биетэй биш тий. Арай гайгүй сэргээд ингэж байжгаад сонирхчдын сумогийн дэлхийн аваргын төлөөх барилдаад тэгээ мөрөндөө маш хүнд бэлтгэл авцсан юм байна. Ингээд иргэд арай гайгүй сэргэжсэн бэлтгэлжилтэн дахиад нуурсан. Ингээд дахиад нэг хэсэгтээ барилдаж чадхаа болцсон байсан. Ер нь бол энэ яг болоод байгаа энэ үйл явдлууд бол зүгээр энгийн хүн за мэдээж энгийн хүнд байж болно. Эн чинь дахиад давхар тамирчны замналт бол тэгээ тэр жигтэй тамирчны замналыг зогсоогоо ачиж байгаа үйлдэл байхгүй юу. Энэ хүнд гэмтэл бэрх шалгууруудтай нүүр тулж одоо явсан хүн нь энэ Ганбат. Энэ бүх бэрхшээлийг даван туулсны эцэст улсын баяр наадамд одоо барилдах тэгээс амжилттай барилж байгааг нь харах энэ бол одоо наадамчин олны маань Монгол төмний маань харахыг хүсэж байгаа тэр сайхан зүйл. А нөгөө талдаа бас нөгөө яг тэр үед бас барилдаж яваа бүхчүүд явжсэн дээр яг ингээд зэрэгдээ тэр найз нөхрөн ч юм уу тэр ахын ч юм уу тэр дүүн ч юм уу яг ийм сайхан барилдах өгөгдөлтөө бөхтөө даанч ийм юмуд ослоод ингэчлээ гэдгийг хараад бас харамсаж дотроо бас шаналж явж байгаа байхгүй. За ингээд 2010 оны наадам эхэлж байгаа. За энэ наадамд болохоор 6 залуу заанаас ганцаараа заан цодоогоо үлдсэн Ганбат одоо барилдаж эхэлсэн. За тэгээд энэ 6 залуу заанууд маань бүгд одоо цолоо ахиулаад ингэсэн боловч ганцаараа заан цолтой байсан. Ингээ 2010 оны наадам дээр өнөөх 6 залуу зааны маань үлдсэн ганц заан цолтой Ганбат маань улсын баяр наадамда анх удаага төрүүлсэн. Ингээд Монгол улсын арслан гэдэг цолыг хүртсэн билээ. Түүний энэ амжилт замлыг харах юм бол үнэхээр өөрийн ирэхгүй хайр, хүндлэл төрхөөсөр аргагүй ийм хүн. За мэдээж түрүүний хэлдгээр өөрөө бол дотроо хязгааргүй юуг одоо дотроо бодож шаналж явсан бол тэгэл даваа өгсөх тусам л дотор нь ямар их хүлээлт итгэл байж байгаа бол тэгэл өөрийгөө зоригжуулах хэрэгтэй болно. Тэгээ хүмүүсийн энэ хүлээж байгаа хүлээлт эн чинь бас асар их зүйл байхгүй. Маш том дарамт. Тэгэл нэг хамт барилж байгаа бүхчүүд нь хүртэл бас л дотроо өсөлтөгч гэсэндээ нэрээ энэ маань нэг ингэчүүл гэж бодоод байсан. Тэгээ энэ бүхэн 2010 онд биелэлээ олж манай наадамчин олон бол магнагаа хагтал баярлсан байдаг. За ингээд 6 залуу заанууд маань бүгд цолоо ахиулж дөрөв нь улсынхаа наадамд төрүүлсэн амжилттай. За ган тогтох болон цэрэн бунцаг гардууд маань бол хэдий төрүүлж амжаагүй ч гэсэндээ монголчуудын маань хайртай сайхан бүхчүүд гэдэгтэй хинч марахгүй. Тэд зөвхөн үндэсний бүхөр барилдаа зогсоогүй. Чөлөөт бүхийн барилдаа, жудоо бүхийн барилдаанаар эх орноо төлөөлөн Олимп дэлхийн аварга шалгуулах тэмцээнд амжилттай оролцож байсныг бид нар мэднэ. Ингээд 2014 онд монголчуудыг баярлуулсан нэгэн шийдвэр гарсан нь үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын орол баталснаар 2014 онд 7 дугаар сарын 7-ны өдөр Даян аварга Сүхбат 2000 болон 2001, 2004 онуудад нийт 3 удаа төрүүлэхдээ 2001 онд өндөр даваатай тэгшон жил 10 даван төрүүлсэн амжилтыг үндэслэж за мөн Даян аварга өсөх баярыг 2002, 2003, 2005, 2009 онуудад нийт 4 удаа төрүүлсэн амжилтуудыг тус үндэслэн Монгол улсын 8 болон 9 дахь дархан аварга болох шийдвэр гаргасан байдаг. За энэхүү нэмэлт өөрчлөлтөөр далайн аварга хэмээх цолыг Даян аварга цолны чимэг болгон одоо оруулахаар шийдвэрлсэн байдаг. За энэ хүрээд 6 залуу заа нэвтрүүлэг маань өндөрлж байна. Ярих юм ихтэй дэндүү их дурсамж бүх юм ингээд ойрхон байгаа учраас би одоо чадан ядахаараа ингээд судлаад ярихлаар яг тэрийг үзэж явсан хүмүүст эргүүлээд гоё тэр дурсамжууд нь гоё сэргсэн те тухайн үеийн бас бүхд хайртай, наадамд хайртай, магадгүй ээж аав эмээ өвдөг хамт үзчихсэн тэр гоё дурсамжууд нь бас сайхан сэргсэн байхаа гэж бодож байна. Удахгүй одоо нэг сар хүрэхгүй хугацааны дараа те одоо 2026 оны улсын баяр наадам маань болох чинь энэ дугаарыг ашиглаад бас те наадамчин олон маань сайхан наадаарай гэж хэлэх байна. Одоо наадмын өр ороод эхэллээ шүү дээ те. Би тэр Ганбат арслан санаад байдгийн. Би ч жоохон байсан. Тэгээд Батэрдэн аврагыг барах хүн байдаг. Тий. Тэгсэн чинь Баян мөнх аврагын хүүхэд олж ирээд тэгээд тэр давуулчлаа гэдэг. Тий. Баян мөнх авраг ч өөрөө увсаас те яг өөрөө таньж авчирсан гэдэг шүү дээ. Тэгээд нөгөө
Сүхбат, Ган Тогтох, Ганбат гурав чинь яа харахгүй Баян Макаврын одоо даваанууд нь те Баян Макаврын заавраар явсан байж магадгүй хүмүүс тэгээд идэг шүү дээ. Тэгэхээр бас л Баян Макаврыг үнэхээр хараатай сайхан хүн байгаа үст те. За баярлалаа Гануушаа. За баярлалаа. Ёстой бүхэд дурлуулж, хорхоотуулж явсан үнэхээр сайхан бөхчүүд байсан шүү энэ 6 маань. Одоо ч гэсэн би Цэрэн Бонцгийн аврагын харамсалтай маш их зодог тайлчдаг. Бас үнэхээр гоё бүх шүү дээ Цэрэн Бонцгийн авраг болт. Гарт бол тийм ээ. Энд дээр хаа би нэг нэмээд хэлж идэх За. хөө. Нодлон яагав нөгөө Увс аймгийн 100 жил болсон шүү дээ тий. Тэр наадмыг одоо бүр дотоос гарахгүй байгаа байхгүй. Энэ жил одоо хаана ямар гоё наадам болох би бүр хүсээл ингээл хаашаа яв наадам үзхөөс бодоолох. Ингээд маратах хөтөр байхгүй. Нэг морины одоо уяан дээр очиод тэнтэг бичлэг хийж авчаад. Тэгээ хоёлаа одоо яг үзэг төрөнд болж байгаа даа л удаад байдаг. Тэгээд нөгөө Facebook мөг харахаар одоо нөгөө хоёр үзэг төрөнд үлдсэн байгаа хоёр бүхэн нь шүү дээ тий. Тэр байна маань гэл ингээд идэг. Тэгээд бит хоёр очиж үзэж амжихгүй юм жоо хаа нөгөө замдаа хатар байсан. Тэдэрлүү явъя гэд хоёлаа ингээл гараал машинтаа яг зүгээр стадионоос нь хаамаагүй хол штэ. Зам руу ингээд ороод явчихсан чил. Ингээл стадион шуугч ямар амар юм бэ. Тэр чинь бол нэг том стадион биш штэ. Өсрөл 50000 хүн баг штэ. Стадион ингээл орилол явцсан. Тэгэхэд л зам дээр явж байгаа хүмүүс бүгд л ингэж авч. Тэгэл юу болсон гэсэн чи төрөө бүхэн болж байгаа. Тэн дээр яг хуу миний хэлэх гээд байгаа санаа яг наадмын нээлт болох гээд наадмын нээлтийг хүн болго үзэх өсдөг шүү дээ. Увс аймагт ч ингээ бөөнөрөө цуглаад ингээ байж хахад тэнд за ингээд одоо үндэсний энэ одоо юу гэдгийг цэнгэлдэх хүрээлэнд маань те одоо далаа даын дархан аврах те хорлоогийн баян мөнгө орж ирлээ гэл тэгэхэд л зөвхөн бүгд босоол. Тэгэл орж ирэхэд бүх одоо нэг аваргууд энэ дээр юм чи бүгд урд нь ингээл мэхийгээл тэнд ганцхан хүн орж иж байгаа шүү дээ. Яа тэр агуу хүндлэлийг харах тэрийг бас авч явна гэдэг үнэхээр мундаг бөхшөө манай хорлоогийн баян мөнгөгүй. За баярлалаа Гануушаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Ford Motors болон Good Day Soju event гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны Од Мөндөр хажаагаар хүрэлээ. За дараагийн дугаараар уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.